Энэ төр хороо санаачлагчаас асуумаар байгаамаа. Энэ бол Монгол Улсын их хурлын даргын 210 дугаар захирамжаар 2025 оны 5 сарын 8-нд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаад байгаа. Тэгээ энэ нь болохоор стратегийн одоо энэ ач холбогдолтой ордууд гэж байгаа боловч яг үнэндээ бол ухаан удаг ордын одоо асуудлаар ажиллаад байгаа нэг ажлын хэсэг байна. Таны засгийн газрын үед одоо хууль зүйн сайдаар ажиллаж ирсэн Алтан гэрэл гишүүний бас бид нар мэдээллийг сонсоод тэн дээр 2 бот ном тараагдаад ингээд бүх үйл ажиллагаатайгаа танилцаад яваад байгаа юм ажлын хэсэг байгаа юм. Энэ дотор бол 11 гишүүн байгаа. Энэ Ардчилсан намын мөнхтлөг гишүүнээр ахлуулсан. Баасан жаргал, Батболд, Батнайрамдал, Б, Бат Эрдэнэ, Болормоо, Бямбсүрэн, Зүлбухаар, Жаргалан, Нарантуянаараа бүрүүд байгаа гэсэн ийм бүрэлдэхүүнтэй. Тэгээ энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бас бид нар олох гэж нэлээ юм болсон. Нэлээ олон гишүүд байсан. Тэгээ ашиг сонирхол гэдэг юм уу одоо сонирхлын зөрчилтэй гэд нэлээд гишүүд нь өөрсдөө бас нэрээ татаад болиё гэсэн наад ажлын хэсэгч орохгүй гэд ажилласан. Тэгээ энэ ажлын хэсэг маань өөрөө одоо ажиллаа хийгээд явж байгаа. Шинжээчийн бага томилуулсан 3 чиглэлээр ажиллаад явж байгаа. Нэг нь хууль эрх зүйн талаас нь, нөгөөх нь уул уурхайн талаас нь, 3 дугаарт нь одоо санхүү талаас нь гэдэг ингээд 3 чиглэлээр ажлын хэсгээ байгуулсан яваад байгаа. Тэгээ энэ ажлын хэсгийг та ер нь яг юу гэж ойлгоод байгаа юм бэ? Биднийг ажил хийхгүй байх гэж ойлгоод байгаа юм уу? Яагаад ийм гинт одоо хянан шалгах юм, төр хороо байгуулах юм санаа төрсөн юм бэ гэдэг асуулт байна. Би одоо гайхаад байгаа нь бас энэ ажлын хэсэгт орцсон 3 гишүүн маань бас энэ дээр гарын үсгээ зурцсан байх юм. Тэгээ энийг бас гайхаалах юм. Баасан жаргал гишүүн маань Батнайрамдал, Болормоо гэх 3 гишүүн. Тэгээ ерөөсөө энэ болохгүй байгаа юм уу? Яагаад байгаа юм? Энэ дээр юу гэж бодсон юм? Бодож байгаа юм. Энийг нэг тайлбарлаад өгөөч. За баярлалаа. Гишүүний асуултанд хариулъя. Улсын хурал дээр тухайн үед ажлын хэсэг гарахад засгийн газрын ажлын хэсгийг Алтан гэрэл сайд ахлаад засгийн газар дээр бас бид нар нэлээд ийм томоохон мэдээллүүдийг улсын хурлын гишүүдэд одоо нэг бүрчлэн бас хүргэсэн ийм ажил яг хийгдэж байна. За үүний ард бас бид нэр одоо мөнхтлөг гишүүнтэй хэд хэд одоо санал солилцсон. За тэр уулзалтанд Алтан гэрэл сайд за миний хувьд ч гэсэн бас байж яаж одоо энэ мэдээллүүдийг илүү одоо том агуулгаар нь хурдтай одоо ажиллаж болох вэ? За зөвхөн одоо 1-2 референттэй 1-2 шинжээчтэй ингээд бас явхааргүй нэлээд тийм том далаацтай хэмжээний асуудал учраас төр хороо байдлаар одоо өргөтгөж ажиллах нь бол зүйтэй юм аа гэдэг. За ингээ үүний дараа засгийн газар солигдсон. За засгийн газар солигдсны дараа энэ мэдээллийг илүү одоо өргөн хүрээнд өгч бас иргэдийн одоо мэд хэрэг хангагдахад засгийн газар дээр бас ажиллаж байсан энэ ажлын хэсгийн туршлагатай гишүүдийг оруулах нь бас зүйтэй юм аа гэж үзсэн. Ийм үндэслэг. Тэгэд хамтраад оролцоод ажиллаж болно. Их хурлын даргатай удирдлагуудтай санал солилцсон байгаа. Яг одоо болохоор ингээд ийм оруулж ирчээд хамтраад ажиллаж болно гэдэг юм яриад байгаа юм. Тийх байсан бол зүгээр ажлын хэсэг рүү бид нар ийм бүрэлдэхүүнтэй орё гэж хэлж болохгүй байсан юм уу гэдэг нэг юу одоо асуудал байгаад байна л та. Тэгээ нэг асуудал гараад ирэхээр асуудлаар дараад байдаг ийм одоо муухай юм чинь л яваад байгаа юм уу гэж зүгээр харагдаад байгаа. Одоо энэ төр хороо байгуулчихаар энэ ажиллаж байгаа ажлын хэсгээ яах юм? Энэ хүмүүсийг одоо яах юм? Биднийг ажил хийгээгүй гэж үзээд байгаа юм уу? Юу гэж бодоод байгаа? Энийг л нэг тайлбарлаад өгч мөр. За манай Батболд гишүүн бол энэ мөнхтлөг гишүүний байгуулсан ажлын хэсэгт бас идэвхтэй ажиллаж байгаа юм гişүү. Нэгдүгээрт мөнхтлөг гишүүний ахалж байгаа ажлын хэсэг бол стратегийн орд газрууд, оюу толгой, асахтын мөнгөний орд, 5 толгой гэдэг ер нь стратегийн ордыг бүтнээр нь ярих хэрэгтэй ажлын хэсэг. За тэгээд хууль зүйн дүгнэлт гаргах үүрэг бүхийгээд улсын хурлын даргын захирамжийн дээр тодорхой байдаг. Хянан шалгах төр хороо бол бид нар энийг ямар зорилготой вэ гэхээр анх лиценз нь яаж олох шин. Тэр олгох нөхрийг дуудмаар байна, тийм ээ. Яагаад өөрийнхөө хамааралгүй компанид авсан? Ямар албан тушаалтнууд оролцсон? Хэдэн төгрөгөөр цааш нь зарсан? Гэт илүү нарийн гиз доторны ажил хийх гэдэг юм аа. Тэгэхээр хянан шалгах төр хорооны өрөөнд илүү өргөн, илүү олон мэдээлэл цуглуулах, илүү нарийн ажиллагаа хийх шаардлагатай байна л гэсэн. Ийм шаардлагын дагуу тогтоолын төсөл санаачлах шаардлагатай байна гэж үзэж бидний хэсэг гишүүд дэмжиж гарын үсэг зурсан гэдэг тайлбар хэлье.
За яг энэ 210 энэ ажлын хэсэг чинь бол ер нь стратеги ордог гэсэн халахвчтай ухаан удгийг шалгах гэсэн ажлын хэсэг л байгаа шүү дээ. Над нэг энэ аль аль талд нь ороод байх юм алга. Зүгээр одоо манай намын даргын зүгээс намайг одоо энэ төр хороонд оруулах юм нэр өгчөө явж байгаа. Тэгээ би одоо нэг асуудлаар нэг ажлын хэсэг дээр ажиллаад нэг хянан шалгах хороон дээр ажиллаад явах юм уу яах. Тэгээ энийг нэг тийш шийдээд өгөөч хэлгээд би болно. Төрүүчийн байнгын хорооны урал дээр асуудлыг хойшлуулсан шүү дээ. Даргын дэрэгдэх зүйл нь шийддэг юм уу энэ шийдэх юм. Тэгээ хийх ажилгүй улсууд байгаа юм шиг нэг асуудлыг ингээ хоёр ажил нэг ажлын хэсэг нэг юу гэж яваад ах юм уу гэдэг асуудал төндөгдөд байгаа юм л.